Та дугуй, машин, байшингаа шинжлэх эсвэл амралт авах талаар хаяа боддог уу? Би байнга боддог. Ингэж бодох нь хэвийн үзэгдэлч гэсэн зайлшгүй шаардлагатай зүйл үү? Саяхан гарсан Volkswagen машины сурчлаганд өөрийгөө арай илүү үнцэнтэй гэдгээ мөн тансаг гэж үздэг байсан зүйлс чинь бүр мөсөн зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг та хаяа ухаардаг. Учир нь бид илүү сайхан амьдралын амтыг мэдрэмэгц буцаж очих зам байдаггүй гэж бичсэн байсан. Хүний мөн чанарын талаар гайхалтай ойлголт биш гэж үү? Бид үргэлж илүү ихийг, илүү сайхан зүйлсийг хүсдэг. Гэхдээ энэ нь бусдад бага зүйл өгөх, эсвэл Бурхны бидэнд өгсөн даалгавраас биднийг сатааруулж болзошгүй. Гэхдээ Назарын Есүсийг даруухнаар дагдаг, төсөөллөөс давсан мөнхийн өвдөө гэдэгт итгэдэг хүмүүсийн талаар юу хэлэх вэ? Бид Бурхныг мэддэггүй хүмүүстэй адил хурдцтай амьдралын хэв маягаа сайжруулахаар дуудагдсан уу? Эсвэл бид өөрсдийн үнцэн, сэтгэл ханамжийг өөрсдийн эзэмшдэг сайхан зүйлсээс хайх ёстой юу? Библи бид амьдралдаа хуучинсаг байж, өгөөмөр байж чадна гэж тодорхой заадаг. Магадгүй Бурхан биднийг зөвхөн амжиргааны төвшин, өдийгүй өглөгийн төвшнгөө сайжруулахын тулд арай илүү үнцэнтэй орлоготой байхыг зөвшөөрдөг байх. Бидний хувьд өглөгөө сайжруулах цаг болсон байж магадгүй. Та Бурхантай харилцаагаа бэхжүүлэх талаар бодож үзсэн үү? Түүнд амлалтын үргэл болгон зориулах, орлогынхоо хувийг нэмэгдүүлэх талаар юу хэлэх вэ? Учир нь та нар хэмтсэн хэмжээсээрээ та нар хариуд нь хэмжигдэх болно гэж Есүс хэлсэн. Яагаад Бурхныг болон түүний амлалтуудыг одоо шалгаж болохгүй гэж? Бид 11 болон амлалтын үргэлөө буцааж өгөхдөө өөрсдийгөө адагт Бурхныг нэгдүгээр тавьцгаая.